уул уурхайн салбарын үндсэн түүхийд бол ус юм аа гэж. Доктортой хайгуулын стандартыг хэрэгжүүлээд эхэлчих юм бол тань дээрээс цааш нь доктортой уул уурхайн стандартыг юм уу доктортой уул уурхайн төлөө гэдэг манай уул уурхайн ассоциацаас гаргаад байгаа энэ одоо өрөөний дагуу ажиллахад бол илүү боломжтой гэх юм уу илүү амар хэлбэр авах болно. Уул уурхайн төсөл өөрөө урт хугацааны төслүүд байдаг. Урт хугацааны төсөлд бол бид нар нөгөө өнөөдөр төлөвлөгөө бодоогүй тусгаагүй тооцоолоогүй зүйлүүдээ энэ стандартыг ойлгож нэвтрүүлж хэрэгжүүлснээр бол 5 жилийн дараа 10 жилийн дараа байгальдаа хүрээлэн байгаа орчиндөө сум орон нутгийн хүмүүстээ ийм нөлөө үүснэ гэдгийг бол эртнээс мэдж төлөвлөх боломжийг бол одоо төлхөө бий болгодог ийм хэлбэр болов гэж бодож байна. Доктортой уул уурхайн стандартын давуу тал бол яг миний бодлоор доктортой уул уурхайн стандарт маань бол нэг орноос юм уу нэг одоо компаниас гэдэг юм уу ингээд үүсгэж гараад ирсэн зүйл биш. Олон улсын одоо үндэстэн дамсан компаниуд болон уул уурхаагаараа одоо хөгжлөөрөө тэргүүлж явж байгаа олон зуун жил ингээд хөгжүүлээд явсан улсууд эдгээрийн нийлбэр дээрээс ингэж гарч ирсэн стандарт гэж бол ер нь бол үзэж байгаа. Уул уурхайн салбарын үндсэн түүхийд бол ус юм аа гэж. Тэгэхээр уул уурхайн компаниуд маань амжилттай ажиллах үндэс нь усны нөөцийн нэгдсэн болоод зөв менежмент. За 2005 оноос эхлээд Монгол улсад энэ усны менежментийн асуудлуудыг ярьсан нэн үгүй хэлэхэд уул уурхайн компаниуд бол маш учир дутагдaltaй байсан. Харин сүүлийн нэг 10 жилийн хугацаанд мэдээж энэ их олон ажилласан усны нөөцийн төлбөрийн тухай асуудал, хяналт шалгалтын асуудал, иргэд олон түмний эсэргүүцэл, дэмжлэг гээд бүх төрлийн зүйлнээс одоо бол эргээд бас хэлэхэд ямар ч байсан усны нөөцийн уул уурхайн компаниудын усны нөөцийн менежмент хүлээж авах үс хэмжээнд ирчлээ гэж хэлж болохоор нийтэд нь аваад үзэх юм бол одоо Монгол улсад хэрглэж байгаа усныхаа 94%-ийг дахин ашиглаж байгаа дээд амжилт байна. Уул уурхайн компаниуд дээр, томоохон компаниуд дээр 80 орчим хувьтай за дахин ашиглалт нь ерөнхийдөө бид уул уурхайн компаниуд дээр одоо дахин ашиглалтын хамгийн бага хувийг 70% хүргүүл яасан бэ гэдэг хэмжээнд ирсэн байж байгаа. Тэгэхээр дахин ашиглалтын хувийг 70% хүргээ гэдэг шаардлагыг тавих хэмжээнд ирсэн байна гэдэг нь уул уурхайн компаниудын усны менежмент бол харьцангуй сайн болжээ гэж хэлж болох. Харьцангуй сайн шүү. Доктортой уул уурхайн стандарт дотор бол уул уурхай гэдэг маань бол хайгуултайгаа байн холбоотой явж байгаа. За тэгэхээр хайгуулаас хаалт хүртэл нөгөө хариуцлагатай байх гэдэг зарчмыг бол одоо олон улсад авч явж байгаа. Ер нь бол за тэгээд энэний гол давуу тал нь гэх юм бол өөр хоорондоо холбоотой одоо нөгөө нэг салбарууд учраас доктортой хайгуулын стандарт гэдгийг нэвтрүүлэх юм бол тэр стандартаас суурилсан уул уурхайн стандарт нь бол хэрэгжүүлэхэд амар их болно гэсэн үг. Тэгэхээр доктортой уул уурхайн төлөө гэдэг манай уул уурхайн ассоциацаас гаргаад байгаа энэ одоо өрөөний дагуу ажиллахад бол илүү боломжтой гэх юм уу илүү амар хэлбэр авах болно гэж байна. Energy Resource компани бол анх үйл ажиллагаагаа одоо уулын ажлыг улирхан ажиллаа эхэлж явах үе цагаасаа эхлээл энэ одоо хариуцлагатай уул уурхай гэдэг юмыг ухамсарлаж тий уурхаан одоо карьер ухаж эхлээгүй байхдаа л мод тариал тэгээ хүрээлэн байгаа сум орон нутгадаа ингээд доктортой урт хугацааны бодлогыг хэрэгжүүлээ ингээд явж эхэлж байсан. Тэгээд бид нар одоо 22 он шиг санаж 22 онд Канадын уул уурхайн ассоциацийн одоо энэ багц стандарт доктортой уул уурхай чиглэлийн стандартуудыг бол компанидаа бол нэвтрүүлээд ингээд явж байгаа. Тэгэхээр би бол энэ 22 оноос нэвтрэж байгаа ажил биш. Аль 10 хэдэн жилийн өмнө бол яг энэ одоо ойлголтыг бид нар нутагшуулаад хийгээд одоо ингээд явж байгаа уул уурхайн компани гэж ойлгодог. Ер нь бол дэлхийн нийтээр нэлээд олон уул уурхайн бас хөгжсөн улсууд энэ стандартыг нэвтрүүлээд ингээд явдаг юм байлээ. Тэгэхээр Монгол улсад ч гэсэн одоо уул уурхайн салбарт ажиллаж байгаа компаниуд энийг ассоциацийн шугамаараа дамжуулаад болон ер нь бол энийг бол өөрийнхөө үйл ажиллагаандаа нэвтрүүлээ явах хэрэгтэй болов уу гэж би боддог. Уурхай олборлолтын хүчин чадал нэмэгдээд 30 сая тонноор ингээд олборлолтыг үйл ажиллагаа бид нар 2 дахь жилдээ энэ жил дахиад 35 сая тонн ингээд явуулахаар яалтч байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл огцом ихсдэг. Дээрээс нь хүн хүчний асуудал, тэгээ нийгэм
чиглэсэн асуудлууд ингээд томоохон асуудал үүсэж байна. Энтэй холбогдвол компани зүгээс ч гэсэн цаашдаа энэ хэмжээний 200 гаруй сая уулын цул хөдөлгдөг уурхай байхын тулд байгаль орчинд яаж сөрөг нөлөөлөх бууруулах вэ гэдэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Энтэй холбогдуулаад 2023 онд бид нэр ордын хөрс тээврийг энэ конвейер системээр тээвэрлэе гэж байгаа. Ингээд юм техник эдийн засаг Монгол улсын эрдэс байлийн зүйлээр батлуулсан. Энэ хүрээндээ ч гэсэн бид нар сая өнгөрсөн жил Монголд хамгийн урт тооцогдох шулуу 12.3 км конвейер системийг ингээд ухсралтын ажил хийгдэж байгаа. Энэ мөн ороод ирснээр нэгдүгээрт аюулгүй ажлаа сайжруулна. Хоёрдугаарт биднэрт байгаль орчинд сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Цаашдаа ч гэсэн энэ томоохон байгаль орчинд сөрөг нөлөөлөх төм төслүүдийг хэрэгжүүлээд манад бас нүүрс байжуулах 30 сая тонны үйлдвэрийн анхны 10 сая тонны үйлдвэрийн модуль ашигласан. Энэ мань бас байгаль орчинд ээлтэй битүү юм ангаарын хэлбэртэй нүүрсээ байлгадаг юм байна. Энэ ч гэсэн тодорхой хэмжээгээр гэсэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл бууруулж байна л гэж харж байна. Жилд бид нар хэрэгжилж байгаа усныхаа тоо хэмжээг гаргаж эхэлж байгаа. Сүүлийн жилүүдэд одоо жишээлбэл 2024 онд мал аж ахуйн усны хэрэглээ багассан. Яагаад гэвэл харамсалтай нь зуд болоод бид нар 7 сая мал хаагцсан. Тэгэхээр 7 сая малын уух байсан усны хэмжээгээр мал аж ахуйн усны хэрэглээ багассан. Гэтэл уул уурхай дээр усны хэрэглээ харьцангуй тогтвортой байна. Яагаад гэвэл шинээр уурхайнуудын зөвшөөрлөгөөгүй ч байт юм уу те. Тэгэхээр хэрвээ уул уурхайн усны менежмент маань тогтвортой байгаад ирэх юм бол бид нар нөгөө жилийн нийт хэрэгжилж байгаа улс орныхоо усны хэмжээгээ урдчлан тооцох нөгөө нөөцөө буюу ирээдүгээ тооцох боломжтой болж байна. Одоо ойролцоогоор нэг манай аж үйлдвэр уул уурхай нийлээд нийт усны хэрэгжилж байгаа усны 30 орчим хувийг хэрэгжилж байна. Гэтэл манай 3.5 сая хүнд 677 сая метр куб ашигласан гэж үзээд энэ усаа хуваагаад үзэхээр нэг хүнд 191 литр ус хоногт ногдож байгаа. Энэ нь Япон Солонгосын төвшөнд байгаа. Өөрөөр хэлбэл бид нар усыг хэмнэх маш их боломж байна гэсэн. Хэрвээ уул уурхайн компаниуд маань хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлээд усны нөөцийн тогтвортой менежментийг бий болгоод эхлэх юм бол бусад салбарууд маань уул уурхайн хэмжээнд очих боломжтой. Жишээлбэл бид уул уурхайн салбарын усны дахин ашиглалтыг 70% хүргүүлж байгаа юм бол машин угаалгын дахин ашиглалтын хэмжээг 90% хүрэх боломжтой гэдэг байдлаар ажиллах боломжтой. За яг энэний араа хэрвээ уул уурхай дээр 70%-ийг нь дахин ашиглаж болж байгаа бол зочид буудлууд дээр 20%-ийг нь дахин ашиглах хэрэгтэй гэх мэт ийм байдлаар явж учраас уул уурхайн тогтвортой хөгжил гэдэг үг бол зөвхөн тэр 1-2 компани сайн сайхны тухайн асуудал биш. Харин усны менежментийн хувьд бусад салбаруудын усны тогтвортой менежментийг бий болгох гол үндэс суурь нь бол. Яг би зүгээр уул уурхайн төсөл өөрөө урт хугацааны төслүүд байдаг. Урт хугацааны төсөлд бол бид нар нөгөө өнөөдөр төлөвлөөгөө, бодоогоо, тусгаагүй, тооцоолоогүй зүйлүүдээ энэ стандартыг ойлгож нэвтрүүлж хэрэгжүүлснээр бол 5 жилийн дараа, 10 жилийн дараа байгальдаа хүрээлэн байгаа орчиндөө сум орон нутгийн хүмүүстээ ийм нөлөө үүснэ гэдгийг бол эртнээс мэдж төлөвлөх боломжийг бол одоо төлхөө бий болгодог ийм хэлбэр болов гэж бодож байна. Тэгэхээр тогтвортой уул уурхайн стандарт маань болохоор бусад улсууд болон компаниудын туршлага дээрээс суурилагдаад гараад ирсэн учраас Монгол улсад хэрвээ хэрэгжүүлэх юм бол олон улсын стандартад одоо нийцэх буюу олон улсад одоо үйл ажиллагаагаа нийцүүлж ажиллахад одоо хамгийн хурдан одоо богино хугацаанд тэндээ нийцэж болох ийм стандарт байгаа гэсэн үг гэж бол харж байгаа. Тэгэхээр тийшээ нэ одоо юу гэдэг уул уурхай стандарт руугаа нэгдээд юм уу нийлээд явчих юм бол компаниудад цаашдаа олон улсаас хөрөнгө босгох ч гэдэг юм олон улсын байгууллагуудтай харьцах олон улстай одоо юу гэдэг стандартын дагуу үйл ажиллагаа явуулахад төхөмтэй болно гэсэн үг.